төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Энэ бол дарга нарын төсөв биш, Монгол улсын төсөв. Нийт ард иргэдийн төсөв. Ийм учраас төсвийн шинжилгээг, төсвийн зарлагын эмнэлтийг, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэдээс асууж, татвар төлөгчдөөс асууж санал авч шийдвэрлэнэ. Одоо нэг лоббины төсөв гэдэг нэрээсээ салцгаая. Нийгэм өөрчлөгдөж байгааг мэдрийн хуучин арга барилаасаа хуучинсаг жалга доомны төсвийн үр ашиг, төсвийн шинжилэл гэж ярьж байгаа л бид үндсэн хуулийн шинжилэл хийж улсын хурлын гишүүдийн тоог нэмсэн шүү дээ. $76% авахгүй энэ мега төсөлмтрүүдийг хэрэгжүүлдэг бай гэж л бид энэ гишүүдийн тоог нэмэхнийг үнэлж болсон шүү дээ. Одоо нэгтэй юм зуурцсан шавраас гарах ганц арга чинь олон нийтийн үйлчлэл хийх юм.